Хүү дээр Gramix-ийн дэлгүүр орсон. Хүү маань хэдэн хоног орно гэж ярьж агаад хүсэж хүлээж агаад арай гэж бит хоёр нэг дэлгүүр рүү ноочсон. Дэлгүүр нь бүр амар хөөрхөн заяо. Зөндөө олон юмтай. Хүү битэл би хүртэл сонирхохоор зөндөө олон хөөрхөн тоглоом фигур янз бүрийн юмтай заяо. Энэ бүр Gramix-ийн нөгөө бичлэгэн дээр нь гарч исэн. Хадаас зөхиод идэг утас хүртэл байж байгаа байхгүй юу? Тэгээ бүр энэ дэлгүүрийнх нь хамгийн гоё хэсэг за амар хөргөн Gramix-т зориулсан фэнүүдийнх нь хийж өгсөн бүтээлүүдийг ингээд өрөө тавьсан булан байсан. Бүр хамгийн хөөрхий хэсэг нь за тэгээд миний үгийн дуртай мөнх тунхын тоглоомнууд байсан. За тэгээд дэлгүүрээс нь бит хоёр ван худалдаж авсан. Дэлгүүрээс авсан бүх юмаа болохоор миний хүү төрсөн өдрөөрөө хүмүүсээс авсан бэлгэний мөнгө болоод бүтэн жил гахаандаа цуглуулсан өөрийнхөө мөнгөөр тооцоогоо хийгээд дэлгүүрээсээ юмнуудаа авсан. За тэгээд ойрхон юм чинь гээд бит хоёр бүр чамигийн дэлгүүрийг хайж агаад бас очсон. Уг нь болохоор чамигийн дэлгүүрээс Freeze Dried гэж чихрийг нь худалдаж авъя гэж бодож цаахгүй юу. Тэгсэн чинь тэр чихэр нь очиход байгаагүй. Тэгээд аврах том тарвасны хэлбэртэй эрзэн чихэр авсан. Тэгээд миний өвчин дансантай байгаа мөнгөөр сошиал пэйгээр төлбөрөдлөөд гэртээ ирсэн. Гэртээ ирээд бөөн баяр. Чихрээ үзээл, идээд л. Энэ чихрийг 2 өдөр идэж дуусгасан. За тэгээд Gramix-ийн дэлгүүрээс авсан цоошин тоглоомыг нь задлж үзгээ сууж байна.